Тэгэхээр ингээ улс орон авилгал хэрээс хитэрлээ гэдэг үг нь хүнцэнгүй болсон байна. Сүүлдээ хідэн тэр бумаар биш хідэн их наягдаар хулгай хийдэг болсон байна. Тэгээ энэ бүх үйл ажиллагаа хаанаас эхлэв, яав гэдгийг дүгнэж цэгнэх нь нийслэлийн ардсан намын хамгийн гол бодлого болсон юм байна. Ингээ бид бүхэн сүүлийн хэд хоног энэ Монгол ардын намаас баталсан энэ ардын намын хөтөлбөр ганц ерхий сайдын биш 20-50 гэдэг хөгжлийн хөтөлбөр дээр бүтэн суулаа. Сүүлийн 10 жил ардын нам засаглахдаа энэ 20-50 ямар зүйл заалтанд хэрэгцээ. Юу болсон юм бэ гэхээр бүх хөтөлбөр нь бүгдээрээ авилгалж ивжээ. За энэ дээр ингэж байна. Улаанбаатар хот ба дагуул хот. Өнөөдөр Улаанбаатар хот юу болсныг та бүхэн мэдж байгаа. Түгжээн дарга нарын бизнес. Утаан дарга нарын бизнес. Утаагийн шахмал түлшин өөрөө шахааны бизнес. Улаанбаатар хот дээр болж байгаа хамгийн сүүлийн энэ туулын хурдны зам нь өөрөө авилгалд идэгдсэн байна гэд ерөнхий сайд нь зогсоочихсон. За ингээд Улаанбаатар хотын ардын нам хоорондоо хоёр хуваагдаад нэгнийхээ хідэн их найд хідэн тэр бумын хулгайг хэвлэл мэдээлэл постороор бүүсэлдэг ажилтаа болсон. Сүүлдээ Улаанбаатар хотын иргэдийн хурал нь сард нэг удаа цугларч авилгалаа хоорондоо ярьдаг сайн дурын клуб болсон. Түгжрэл, гацаа бүгдээрээ Улаанбаатар хотын бизнес болж хөвөрсөн. Монгол ардын нам сүүлийн 10 жил бид бүхэнд амлажээ. Амар тайван аюулгүй нийгэм гэж. Амар тайван аюулгүй нийгмийг бүтээсэн юм бол нялх хүүхэд нь нүхэн дор насвардаг юм уу? Амар тайван аюулгүй нийгмийг бүтээсэн юм бол 10 жилийн хүүхдүүд жаруулаа нэг ингэж суудаг юм уу? Амар тайван аюулгүй нийгмийг бүтээсэн юм бол орон сууцных нь гадаа гудмаар нь хүүхдийн алхах зам байхгүй, хүүхдүүд нь автослоор насвардаг юм уу? Ингээ бодохоор тэр амар тайван аюулгүй нийгэм хаана байгаа юм бэ? Дахиад Монгол ардын нам сүүлийн 10 жил бид бүхэнд амласан байна. Амьдралын чанар ба дундаж давхраг. Амьдралын чанар ба дундаж давхрагтай нийгмийн ахмадууд нь тэтгэврээ нэмья гэд ордон тойрж жагсаал хийдэг юм уу? Амар тайван аюулгүй нийслэл хотод махных нь үнэ нь ийм өндөр байж махны мөнгөний хулгай хайчваа гэж эрх баригчид хоорондоо хэрүүл хийдэг юм уу? Амьдралын чанар сайтай дундаж давхрагтай газар татвар нь 40%, иргэдийнхэн цалин амьдралд хүрэхгүй байдаг юм уу? Манай монголчууд нийслэлийн бүгдээрээ мартаагүй гэж бодож байна. Эцэстээ та бүхэн хардаа энэ болгоны үр дүнд өнөөдөр засаглал нь юу гэж вэ? Энд ч сайн засаглалыг, шудраг засаглалыг, авилгалгүй засаглалыг бий болгоно гэж амласан байна. Засаглалын нэг нь шүүх засаглал. Өнөөдөр авилгалын индексээрээ бид бүхэн 20 байр, 30 байр ухраад хойшлоо дарахад түүнтэй тэмцэх ёстой хууль шүүгийнх нь байгууллагууд тийм сайн ажилласан болоод ерөнхий шүүгчээ 6 жилийн хугацаатай сунгана гэдэг юм. Сунгах хуулийн төслийг дэмжиж үндсэн хуулийн цэцэн тэрчээ хуулийг өөрчилж гаргалгаа гаргаж өгöd юм. Өнөөдөр шүүх засаглал нь тэр чигтээ авилгалын хонглын эзэдийн хаан боолн болсон юм шүү. За засаглалын нэг хэлбэр их хурл. Та бүхэн их хурлыг хардаа өдөр болгоны чуулган дээр зөвхөн хулгай хэрүүл. Байнгын хороодууд нь дандаа хулгай хэрүүл. Тэнд хөгжил, дэвшил, ажлын тухай яриа байхгүй. Хэнийгээ хулгайч гэж цолохгүй гэдэг зүйл. Засгийн газар хараа. Сүүлийн 2 жил 3 засгийн газар солигдлоо. Энэ сайн засаглал. 3 засгийн газар яах гэж солигдож байгаа юм? Энэ авилгалын мөнгийг хэн авах вэ? Авилгалын хонглын эзэн хэн байх вэ гэдэг ийм хэрүүл дотор орсон байна. За ингээ энэ бүгдээс дүгнэхээр нийслэлийн ардсан одоо яах ёстой? Яг үндэ энэ авилгал, хулгай дээрэмтэй хариуцлага тооцож чадах цорын ганц хүчин бол ардчилсан нам. Ардчилсан нам гэдэг нам чинь тэртээ 35 жилийн өмнөөс байгуулагдахтаа сүүлийн 400 жилийн турш монголчуудын хүсэн хүлээж өөрсдөө тэмцлэр байгуулсан цорын ганц улс төрийн хүчин. Тэр энэ анханасаа тэмцэлтэй байсан шиг хулгай дээрэмтэй гудамд байхдаа ч тэмцдэг байсан, өдөртөгчөө алуулж явахдаа ч тэмцдэг байсан, түүнээс хойш тэмцдэг байсан. Энэ тэмцлийн гал бадамлах ёстой. Энэ буруу хулгай бүхэнтэй бид нар сүүлдээ бүр ингээд тасаа сурчлаа. Сүүлдээ хулгайнд бүр ингээд соёл болж эхэллээ. Бүгдээрээ хулгайг нь мэдсээр байж үгийг сонсдог боллоо. Тэгээ энэ болгонтой бид бүхэн бүгдээрээ тэмцэнэ. За тэмцэхдээ тэмцгүүхээр бид бүхэн нийслэлийн ардсан намдар бодлогын зөвлөлүүдэд хуваагдсан, бодлогын зөвлөлд маань өөр өөрийн чиглэлээр ажилласан. Одоо энэ зуны 3 сард Улаанбаатар хотын иргэн болгон
хороо болгон бүх хүмүүс бүгдээрээ таны хороо дүүрэг аль байгаа газартай холбогдолтой авилгалын мэдээлэл бид бүхэнд ирүүлээч. Бодлогын зүйл энэ болгон дээр чинь ажиллана. Бид нар нийслэл хот дээр байгаа бүх мэдээллүүдийг бүгдээр ингэ цуглуулна гэдэг энэ үндсэн чиглэл гарсан юм аа. Тэгэхээр бид нар яг саяны мөрийн хөтөлбөртөөр заасан амлалтуудын тухай ярьж байгаа. Татвар нэмэхгүйгээд авцамын татвар 4 дахин нэмэгдсэн бол нэг бол автозам 4 дахин яагаад өргөсөхгүй байгаа юм? 5 дахин яагаад өргөсөхгүй байгаа юм? Үгүй бол бөглөрл яагаад 5 дахин буухгүй байгаа юм бэ гэхээр энэ зөрөө мөнгө хайчаад байгаа юм. Тэ? Энэ зөрөө мөнгө чинь өөрөө авилгал хулгайд явчаад байна. Тэгээд түүнийг ингээд хамгаалдаг бүхэл бүтэн номенклатур систем гарцсан. Нямбаатарч вэ, дараагийн дарганч вэ зүгээр дүр. Тэр авилгалын бүтэц өөрөө тэр чигтээ түүнийг хамгаалдаг нэг дүр сайн дарга гिचэл хулгайгаа хийгээд байна. Та бүхэн бүгдээрээ энэ хулгай хэрэгүүдийг мартаагүй байх гэж бодож байна. Ард түмний мөнгийг хулгайсан хэрэгүүд байгаа. Нүүрсний хэрэг, хөгжлийн банкны хэрэг, жидүү сангийн хэрэг, өнөөгийн байгаа төрийн өндөрлгүүд бүгд жидүү сангийн хулгайнд, боловсролын зээлийн сангийн хэрэг, төрийн эрх мэдлийг ашигласан хэрэгүүд, 60 тэрбумын хэрэг, яг Улаанбаатар хот дээр газрын 8-ууд, лицензийн 8, сий зөвшөөрөл, нийслэл Улаанбаатарыг сүйтгэсэн хэрэгүүд, ногоо автобус, газрын 8. Гэхдээ сургууль цэцэрлэгт нь газар олдохгүй байгаа мөртлөнгөө Монгол Ардын намын байрнууд 30, 40, 50 давхраараа бүгд босоод газар нь яагаад олдоод идэх юм. Байгалийн баялагын нөөцийн хэрэгүүд байгаа. Эрдэнэс 5 толгой, аптек гэрээ, нүүрсний экспортын асуудал, уул уурхайн лиценз, төрийн өмчт уул уурхайн компаниуд, төрийн худалдаа авалт тендерүүд гэдэг. Тэгэхээр мөнгө хаана вэ гэхээр татвараар иргэдээс цуглуулдаг Улаанбаатар хотод. Гэхдээ тэр ажил нь тийшээ очтгоо. Тэр мөнгөний мөрөөс өөх юм бол тэр болгон чинь бүгдээ авилгал болоо гаргаад байна. Тэр энэ авилгалыг одоо нэг хүнийг баривчлаад нэг удаа хөрөнгө хураагаад энэ авилгалтай тэмцэх шээ. Энэ авилгалтай бид бүхэн бүгдээрээ соёлын дайн мөн дээрээс нэмээд энэ хууль шүүх цагдаагийн байгууллагын хамтарсан дайнд бид бүхэн орох хэрэгтэй болж байна. Тэгээ нэг зүйлийг хэлэхэд ямар ч байгууллагад авилгалын эсрэг шудраг 10% байдаг. Тэгэхээр бүх байгууллагын ажилчид авилгалтай биш. Тэрэн дотор байгаа авилгалыг өөгшүүлж байгаа 10% байгаа. Тэр бол намын томилгооноос очсон хүний нөөц мөнгөн дүн дээр нь авилгалын сүлжээг угсардаг ийм хүмүүс. Тэр энэ болгонтой бид бүхэн бүгдээрээ нэгдсэн дайнаа хийх ёстой. Гэхдээ авилгалтай тэмцэд хоёр янзын том дайсан байгаад байна. Нэг дайсан ямар дайсан байгаад байна гэхээр ганцхан баатар гарч ирдэг. Би л авилгалтай тэмцэн ганцаардсан дүртэй ирэхвэр их намаас. Тэр ингээ бүхэл бүтэн улс үндэстнэрээ бидний хөдөлгөөнд нэгдэх хэрэгтэй байгаа. Хоёр дахь нь юу вэ гэхээр за шинээр эхлэе. Өршөөлийн тухай хууль гаргая гэдэг. Тэгээ өнгөрсөнд хулгайлсан зүв болоод тэгээ ирээдүйд хулгайлахгүй гэдэг тийм тохироо байхгүй шүү дээ. Тэр өнгөрсөн бүх хулгай дэрмийн хэрэгүүдийг гаргах хэрэгтэй. Тэгээ үүнтэй холбогдуулаад нийслэлийн ардсан намд хэрэгүүлэгчдийн хурлаар бас шийдвэр гаргасан. Одоо бол ер нь бид нэр энэ жил зундаа авилгалын музей гаргая гэж бодож байгаа. Бид нар сүүлийн 10 жил баялаг сайхан үзмрүүдтэй болсон байна. Энэ болгоныг нийлүүлээд. Тэр нэг иймэрхүү дүр зургууд бүгдээр харагдаад байгаа. Энэ дотор татвар нэмэхгүйгээд нэмээд байгаа. Утаа байхгүй болгоно гэд утаа байгаад байгаа. Шахмал төлс чинь бизнес болцсон. Төгжрөл нь бизнес. Яагаад төгжрөл бизнес болоод байгаа юм? Маш ихтэй юу? Үгүй. Газрын зөвшөөрлөө дид бүтцээ тавихгүй газрын зөвшөөрлөө өндөр барилгуудад өгöd. Өндөр барилгууд Улаанбаатарт баригдахаар жижиг метр квадратын өрхүүд ороод тэр хэмжээгээр төгжрөл эхлэнэстэй. Төгжрөлийн гол шалтгаан газрын 8. Хүмүүс мэдээж машина хэрэглэе шүү дээ. Тэгэхээр энэ болгоны цаатай нөгөө газрыг хүнд оруулаад байгаа 8-нд 30 хэдэн жил бид өхөө ингээ хилмигдээ явцсан байна гэдэг дүр зураг л харагдаж байна. Ер нь нийслэл арсан нам хэд сөрөг хүчин хийж тавьсан ажиллаж цаашдаа ер нь ингээд яриад байх юм уу үр болох үү те Монгол энэ өөртөөгөө арсан намын сөрөг хүчин гэсэн дуу юм өгдөг байгаа шүү дээ. Та бүгд цаашдаа яг нийслэлээс юу шаардлага ажиллах вэ? Ямар шаардлага байна? Тэгээд шаардлага шалгууч байна. Одоо машингийн шин дарга хамаа байхгүй. Мөрийн хөтөлбөр сонгуулийн өмнө юу гэж амласан? Тэрний өмнөх сонгуулийн өмнө юу гэж амласан? Тэр мөрийн хөтөлбөрийг сонгоод энэ ажлыг хийнэгээд иргэд сонгосон байгаа. Тэр бид нар шудраг ёсыг шаардна гэвэл мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардна. Нэг. Хоёр дахь нь дахиад бид нар авилгалыг бууруулнаа даслан зогсооноо авилгалын эсрэг тэмцэж байна гэж 10 жил ардын нам ярьсан. Тэгвэл яагаад авилгалын индексээр хойшлоод байгаа юм? Шалтгаан нь намаасаа томилж байгаа хүмүүс нь л очиж авилгалыг цэцгэлүүлээд байгаа шүү дээ. Эдгэртэйгээ яаж хариуцлага тооцох юм? Сингапурын хот улсыг үндэслэгч Ли Кун Ёгийн хэлсүү гэдэг те. Бид хот улсыг Сингапур хот улсыг авилгалаас муу засаглаас лаварна.
бусдын Сингапурын ард түмэн өөрсдөө хийчихнэ гэж. Тэр бид бүхэн авилгал гэдэг зүйлд идэвчээд байгаа, засаглалын муудаал идэвчээд байгаа. Энэ бүхэл асуудлыг шийдчих юм бол гэтэл яагаад засаглал авилгад хоёр байхаар муу байдаг вэ гэхээр шудраг тоглоомын дүрэн байхгүй. Шин санаачлаг байхгүй. Дараа нь Улаанбаатар хот гэдгийг нийслэл хот маань өөрөө ойлгохгүй байна. Улаанбаатар хот гэдэг чинь зөвхөн тогтчлт хийдэг газар биш. Бүх Монголын залуучуудын мөрөөдлийн боломж байхгүй юу? Баян уулгийн ногоон нуур суманд байгаа Бек гэдэг залуу, Дорнодын Матад суманд байгаа Чимгээ гэдэг охин хаана иржлээд боловсрал эзэмшээ. Бид нар олон хотгүй, ганцхан хоттой. Хаана хөсгөлмөрөөд нь бизнесээ хийх юм. Бид нар ганцхан споттой. Гадаадаас Монголд хөрөнгө оруулалт хийя бизнес хийж байгаа гэж байгаа хүн хаанаас бүх зөвшөөрлөө авч хаана эхэлж буух юм? Улаанбаатар хотод бууна. Энэ чинь өөрөө дэлхийдээ холбогддог бидний ганц хот. Бүх орон нутгийн хөсөлмөрөөдлийг энд авдаг ганц хот. Гэтэл энэ нь өөрөө авилгалд идэгдээд байх тусам 21 аймаг 330 сум бас хамт хэлмэгдээд байгаа. Хотын иргэд хамт хэлмэгдээд байгаа. Энд л асуудал байна. Шудраг байгаад хуваарлаад мөнгө нь хүрэхгүй байвал хич уурал хөндөхгүй үстэй. Байгаа л энэ шудраг ажиллаж байна. Гэтэл яагаад бие биенийгаа хоёр даргын дансаар 2.6 ихнээд гарсан гэж мэдээлэл цацаад байгаа юм. Тэр мөнгө нүг нь мэдэхгүй. Тэр энэ их мөнгөний тэр бум ихнээдийн хулгай гэдэг чинь гэтэл Улаанбаатарын иргэдийн дасан тийм хүн байгаа юу? Тэр энэ бүх асуудлыг шийдчих юм бол авилгалгүй болчих юм бол хөгжил цэцгэл гэдэг чинь өөрөө тэр чигтээ хүрээд ирдэг юм байна. Энэ чиглэлд ажиллана. Тэрэн зориулаад бодлогын зөвлөлүүд маань бүгдээрээ бэлэн болцсон ажиллаж байгаа. Мэдээллүүдэд цуглуулнаа одоо. Иргэдэс. Хавхуудыг мэдээлэл цуглуул гэдэг шүү дээ. Өөрөөр мэдээж тэдрийг хэр шудраг ажиллах гэж бодож байна. Одоо ингэ харах бол АТГ дараа нь ганцлэр очиод явж байсан. Тэгэхэд ажиллаж байгаа хүн яг бол ажлын индекс тухай хоогоор илэрхийлээд байна. Одоо ингээд үндсэн үеийн цэцэн явуултаа юм шиг юм шиг энэ ихний зүйл ажиллах юм шиг ийм авилгалын соёл болсон систем болсон улсад хувь шүүхийн байгууллага яаж ч ажиллаад авилгалын 10%-ийг л бууруулна. Бусад 90% нь бол далд байгаа. Тэр энэ болгонтой бол нэгдсэн том системийн дайн хийдэг бахнаас сүлжээгээр энд байгууллага болгонд хуулийн байгууллага болгонд нийслэл болгон дотор шудраг ёсыг хүсэж байгаа маш чадвартай 10% байгаа. Одоо дэлхийн нийтийн судалгаа шүү дээ 10% байдаг. Тэр шудраг ёсыг цэцэглүүлдэг 10% байдаг. Шудраг бус байдлыг цэцэглүүлдэг. Энэ хүмүүс нийт хүчээр нэгтгэх хэрэгтэй. Дээрээс нь хууль шүүхийн байгууллага өөрөө тэр ил гарч байгаа том 10%-ийнхаа хэрэгүүдийг бүгдийг илрүүлэх хэрэгтэй. Илрүүлэх итгэл сэтгэл байна уу гэвэл тэр итгэл сэтгэлтэй бүх хүмүүсийн дээрээс нь ухчин дараад байгаа. Тэр хүмүүст бүгдээр нь хүч өгөх хэрэгтэй. Энд хэвлэл мэдээл дотор шудраг сэтгүүлчнэр байгаа. Аав ээдийн дотор шудраг байгаа. Шүүх дотор шудраг шүүгч байгаа. Прокурор дотор шудраг шүүгч байгаа. Гэхдээ эдгээр цөөдөд юм. Эдгээр хүчгүүдэд байгаа. Нөгөө хэсэг нь. Тэгэхээр улсын дээд шүүхтэй өчигдрөөс хойш болж байгаа процессыг чинь би харахад бол цогц шүүгчнэр орж ирж штэ. Тэгэхэд дээд шүүх бол нэг хүний дарангуул дотор тисэж ядсандаа дараагийнх нь хос хоёр гэдэг шүүгчийг авахгүй гэж дарангуулын эсрэг тэр шүүгч бүгдээрээ хүчээ нэгтгэж эхэлж байна л гэж бодож байна.